Уул усан жигдэрсэн улс Монгол орныхоо сонсч үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ийн хоолны цагаар хураатай танилцсан үрээтэй гайхмаар хөө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За радиогийн 2 дугаар студид хөтлөгч Чанцаа, одгоо найруулагч Эрдмөх, за зохиолч Цэнгэл, продюсер Батбаяр нэр хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өдрийн мэнд Чанцаа. За өдрийн мэнд. За сайхан гайгүй юу? Гайгүй сая өдний хачаар дээр нэг жоохон гахалж байгаа тийм. Ханаад нэг хүрцэн тэгээ жоохон хоолоо сэвтнээд байгаа. Тэгээ та бүхэнд ч гэсэн бас айгу сөөнг сонсогдож уучлаарай. Гаагүй. За болжээ. Ер нь тэгээд ханаад нэг үлрэл дөө яах чараа. Харин уг нь гайгүй байх гэж хичээд энэ даанч тэгээд жоох юм болчлоо. За өнөөдөр ярилцах сэдэв маань дэлхийг өөрчилсөн технологи буюу бид хүн төрөлхтний өдөр тутмын энгийн хэрэглээ болсон хөлдөөсөн ногоог хамгийн энгийн мөртлөө гайхалтай зүйлийн тухай ярихаар бэлдсэн байна. За тэгээд одоо ногоо хөлдөөж гэнэ үү? Гүй. Сонсоо. Ер нь яг зөвхөн хөлдөөсдөг гэж сонссон. Тэгээд айхтар хүмүүс ч бүр ингээд юу гарна ингээд тэ төрөлөөр нь хөлдөөгөө даггуурлаад ингээд хураагаад он сар мартаа тавьчихдээ юм л шин. Тийм шүү дээ. Та ихнэр хөлдөөдөг тийм. Бид хоёр ер нь их ногоо хөлдөөдөг юм уу? Тэгээд тухайн аваад тий. Тэгээд яг хөлдөөхөр бас жоохон аль нь хөлдөөд болдын аль нь ч болдгүй юм. Тэгээ хоолнд хийхээр яах чи юм уутгах ч юм уу мэдгүй шин. Чи хөлдөөсөн үү? Хөлдөөж байсан. Би яхаа хөлдөө гэхээр ногоон сарамсаад штэ сонгоно байдаг штэ. Ногоон сонгоныг л зүгэл удад нэг юм өгдөглөө зиплдэг штэ. Тийм ууданд тийж хөлдөөжсэн. Яг бүр айхтар хөлдөөдөг гэвэл мега л ах. Манай мега ингээд төрөвчөндөө битүү нэг юм ногоо хөлдөөчөөд 6 сошиалта нэг оруулчихсан хүмүүс тэгээ ямар их ногоо хөлдөөд ингээд айхтар айл өгөх юм байна те. Би ч юм бол зүгээр тэгэл яг өөртөө чинь л адилхан ингээд тухай үед нь аваад идээл тэгээд одоо яг нөгөө өчигдөр бас элдэвшбигээр энэ ногоо хадгалах тэг ногоо хөлдөх тухай яриад тэгээд сонсоод хахад ер нь тэр ногоо хөлдөх процесс чинь бас их нарийн юм байлээ. Одоо шил брокколиг чинь өчигдөр холбогдсон ихч тус нь эхлээд хүүтэн арай ус гэж хэлээг баха содтой ус нь нэг цаг байлгаж агаад тэгээд дараа нь буцалсан ус нь ингээд дүрээд авдаг. Тэгэхээр ингээд брокколиний дотор байгаа тэгээд заван юмнууд нь ингээд ундаг заримдаа хөтмөртч ундаг ч гинөө. Тэгээд би тэгсэн чинь брокколиго зүгээр л усанд ингээд тэгээд босгоож барьж агаад за одоо хамаагүй унтсан байх тэгээд яг тэрийг сонсох мөчөд байцтай өнгөрсөн хугацаанд би чи арай өтмөттэй те идсэн биш үстэй тэгээд брокколиний толгой чинь ингээд нарийн харагддаг ш дотор юу нэг бүрчлэн харж чадахгүй болохоор тэгээ одоо ер нь за ер нь энэ ногоонуудтай хайтайгаар харьцах хэрэгтэй байна гэж эдгээр чи эвгүй гараад байна гэж үү. Тий ер нь брокколиг бол тэгдгийг бол мэднэ. Яагаад тэгэхээр манай ихнэр чиг буцсан ус дээрээс нь хийж хагаад ингээд нэг цайвар майрын мөнгөтэй байдаг шүү дээ. Тэгээ буцсан ус хавал ус мус хийчихээр бас өнгө амар гоё ном ногоо энэ болчихдог. Харин тийм байлээ. Яг яаж хэрэглэх тухайгаа ч гэсэн мэдэж авмаар юм байлээ. Тий тэгээд бас нарийн техниктэй байна өө. Тий. За тэгээд ер нь бол хөлдөөсөн ногоо гэж ер нь яг юу юм бэ гэж те. За энэ бол хүнсний ногоог шин дээр нь хурдан хөлдөх аргаар боловсруулж хадгалсан ногоог хэлж байгаа. Бас яг шин дээр нь маш хурдан хөлдөөнө гэдэг. Бид нар шиг зүгээр те за нэг ногоо авангуудаа хөлдөчихгүй л гайг байлгүй гэд хөрөгчөнд хөлдөгчөнд хийгээд хайчих бас хайдчихгүй юм байна. Бас учиртай. За ингэхдээ хүнсний ногоог эхлээд хальсалд цэвэрлэж хэрчин. За хайслаа цэвэрлээд угаагаад хэрчээд заримдаа богино хугацаанд буцалгана эсвэл ууранд жигнэж боловсруулсны дараа бас хөлдөдөг гинэ. Тий ууранд жигнэдэг хүмүүс бас байд юм байл шүү дээ. Тий. Одоо бас л ерөнхийдөө яаж байгаа нөгөө ариутгах байгаа бах те. Нөгөө өтмөтий чинь л одоо нэдэх гээд байгаа бах те. Тэгээд ингэж буцалгаж юм уу жигнэж дулааны боловсруулалт хийхийг бол бленчинг гэж нэрлэдэг юм байлээ. Бүр юм тусдаа техниктэй. За ингэхдээ хамгийн хурдандаа 1 минут дээд талд 5 минут буцалгаж юм уу жигнэдэг гэж байна. За бленчингийн яг гол зорилго нь болохоор ногоог хадгалах хавцдаа тэрэнд нь агуулгадах яг төрөө өсөн нөгөө ням бактери бохирдлуудыг нь устгах. За бас бүтцийн хувьд хувирч өөрчлөгдөж болцчихгүй ферментүүдийг нь идэхгүй болгох гэж байгаа. Нэг ёсондоо л одоо хөлдөөж нөгөө удаан хадгалахтаа л зориулаад бэлдээд байгаа юм ажиллагаа юм байна л да. За тэгтээ яг тэр бленчингийг бас хэрэглэн ч болно хэрэглэхгүй ч байсан болно. Ер нь тэгэл хувь хүний л асуудал. Тэнгүүтээ ногоог хөлдөөж хадгалахдаа бол хасах 18 температур Цельсийн ийм хугацаанд маш богино хугацаанд газ хөлдөөж авдаг гинэ. Тэгэхгүй бол бас нэг темирхүү хөрөгчөнд хийчих юм бол хөлдгсөөр л нөгөө хамаг шимшилтмэлтэй алдаад зөөлрөөд хорч байгаа. Тэгээд ер нь бол дими болчдөг гэж байна. За тэгээд хурдан хөлдөөн гэдэг нь болохоор хас 3-аас 5 хэм гэх мэт температур одоо яг нөгөө төрүүлсэн хөлдсөн ч хөлдөөгч байхын оронд шууд ингээ газ хөлдөөчдөг. За хөлдөөсөн ногоо нь шинэхэн ногоотой ерөөс яг адилхан байдаг гинэ. Хамт нь тэгээд нөгөө чанарын хувьд за бас өнгө зүсэж гэсэн нэг ахтар алддаг. Ийм учиртай байна.
Тийм бай. Би яг зүгээр нөгөө өмнө ингээл бодохдоо юм чи ингээ хөлдөөч хөр чинь жоохон онцгой болчдаг шүү дээ. Тэгвэл нь хоол мол ихээр тэгэл нөгөө ням бактери үржиж гэдэг юм. Яг ногоон хөлдөөгтөл дээр туршлагагүй байсан. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг дээр тетралуудыг хараадсан чи ер нь бол одоо яг сайхан шинэ ногооны улирал байгаа шүү дээ. Аваад ингээ хөлдөөч зүгээр юм байна гэсэн юм бас шинэ мэдлэг олж авч байгаа эндээс. Тийм. Тэгээд нөгөө манад чинь жоохон ингээд үйл мүлд өгөхөд ирэнгүүт гоё шин ногоонууд Монгол ногоонууд олдох болчихдоо шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүүтрээд эхлэхээр одоо бол нөгөө ногооны үзэсгэлэнгүүд хаасаагүй янз юм байгаа. Би ч гэсэн одоо цалингаа хараалаа. Тэгээд буу харан шуута ногоо үүрэл гэрлүү харъя гэж бодоол байна. За. За тэгээ нэгэнт шин тижэл нь хадгалагддаг юм чинь хөлдөөгөө хадгалаад байвал яах вэ? За бас тас хөлдөөвөл хэцүү шүү дээ. Яадан гэдэг нэг юм асуудал байдаг. За хүнсний үйлдвэрлэлд хасах 40 одоо Цельсиас хасах 80 Цельс хүртэл хөлдөөдөг технологи байдаг гинэ. Тэгэхээр энэ бол нөгөө илүү өндөртэй шүү дээ, тий. За тэгвэл хасах 40 градус хөвчлэн мах, загас, далайн бүтээгдэхүүн, зарим эмнэлгийн түүхийд одоо нөгөө цус EDC хөлдөөдөг. Ногоон дээр бол ерөөсөө тийм айхтар хасах тий одоо 40 80 градус бол хөлдөөдөг юм байна л да. Яа тэгэхээр ногоон өөртөө маш ус агуулдаг. За хасах 40 градуст хэд хурдан хөлдөх эсийн бүтцэд одоо гэмтээд эргэц гисгэхэд бол зөөлрч ус их ялгардаг гэж байгаа. Нэг өсөндөө одоо ногоон ус ихтэй учраас хөлдөх үедээ ус нь одоо мөс болоод ингээд харахад ингээд хөлдсөн байдаг шүү дээ тий. Хэрвээ өндөр градуст хөлдөөвөл эргээд ингээд гаргаж ирээд гисгэхэд эсийн бүтцэн задраа зөөлрчтэй хэмжээний устай болсон байдаг. Тэгээ мэдээж ногоонууд чинь ингээд жоохон усрахаг байгаа тийм шүү дээ. Ер нь их тий. Тэгэхээр яг яаж хөлдөөх вэ? Тэр температур бас аягүй чухал гэдэг юм байна л да. За тиймээс 18 Цельсийн хангалттай гэж үздэг. Тэрнээс биш одоо үүдээ хасах 40 80-д бол тохиромжгүй гэж үздэг юм байна. За тэгээ хөлдөөсөн ногоог 6-аас 12 сар хадгалж болно гэж байгаа. Тэгэхээр за одоо хэдүүлээ ингээд 9 сар та хөлдөгөө хадгалчлаа гэхэд чинь тэгэл ер нь өвлжөнгөө бол идчихэл юм тий. 12 сар гэдэг чинь бүтэн жил бол идчих юм байна. Ихтэй гэсэн үг юм байна. Тэгэхээр яг жил хадгалаад илтгэхээр бас жоохон итгэл төрөх болоо. Тэгээ жилээс өмнө дуусах хаа. Дуусах бах тий. Сайн идэж уун штэ. Манайх бол сайн идэж уун штэ. Нөгөө идчихний үеэр бол тэгээ хөлдөөс ногоонууд ч та яг гоё юм. Тэгээ нөгөө хүмүүс гэдэг юм байлаа штэ ногоо могоо хөлдөөхөөс гадна нөгөө даршилж маршлал те янз бүрээр ингээл амтлал болж молол ингээл хийчихээр бүр илүү гоё тохируулаад ингээд идчихдэг. За тэгэхээр хэрвээ та ногоон хөлдөөж хадгалах гэж байгаа бол одоо яг гоё үе байгаа юм биш үү. Тэгээ мэдээж гол шипийн бол те хасах 18 Цельс буюу 18-тай л хадгалан тэрнээс биш нөгөө шууд хөлдөөх өстой гээл тэгэхээр нэг юм айхтар өндөр температуртэй. Тэр нь өвчний хэмжээнд тааруулж болоод идэг үстэй. Тий. Манай одоо зүгээр гэрт хэрэгэлдэг хөлдөөгчнүүд хэд үйт юм бол хөлдөөгч нь тэр хавцаал бах тий. Тийм бах тий. Нэг 17 мол байдаг. Тий арай жоохон бага байдаг. За удлаа хэлсэн ч гэж магадгүй шүү. Очсноо одоо албаар 17 дээр тавьсан. Манай хөрөг шиг юм байна. Яг манайх бол тохируулахтай байдیں۔ Тэгээ би өглөө гарахтаа өндөг авахтаа нэг 17-гийн тоо харсан санагдаад байна. Тэгвэл угаасаа л стандарт юм шүү. Үгүй болоо гэдэг сайлж мэдгүй. Манайх бол зүгээр ихсгэж багсгадаг юм байдаг. Тэнд одоо хичнээн градус юу болж байгаа юм байдаг. За. За тэгээ гэрийн болон үйлдвэрлэлийн аргаар хөлдөөсөн ногоог хоол хүнсэнд хийхэд шууд ашиглахад бол аюу гой тохиромжтой байдаг. За тэгээ ногоог хөлдөөж хадгалснаар хүнсний ногоо ялдарч муудах нь багасч байгаа. Хүнсний гаралтай хог хаягдал гарах нь бол эрс багастай байна. За мөн хоол бэлтгэхэд маш их цаг хугацаа хэмнэн хэрчээ тавьсан байна гэдэг маань аюу урд юм лээ. Тий. Би бол ингээ нэг юм удаан хоол идэх хүмүүс идэв шүү дээ. Би ч удаан байхгүй ингээ нэг юм процесс тавьж байгаа даа. Удаан тий. Махаа ингээл гисэгэлтэй ногоо моо ингээл манай аа болохоор аюу хурдан идэг. Яагаад хүмүүсийн юу хоо тий. Тэр аюу хурд эргээл харахад ингээ хоол нь бэлэн болсон. Тэгэхээр аавыг анзаараад байгаа жишээлбэл ингээ хамгийн хиддэг юмнуудаа бас хөлдөөгөлөх шиг байгаа юм л да. Ногоон согд ингээ хөлдөөгцөн тэгээ ингээ дээр нь цацсан. Би болохоор ингээ хөлдөөж үзег болохоор наа чи яг тэ эрүүл авах уу гэдэг. Тэг жоохон нэг тийм бол байгаа. Гэтэ одоо бол аавын талд орхон зөв юм байна гэдэг дээр л орсон байна л да. Аав нарын зөв шүү хэрнэ. За тэгээ дэлхийд даяар би хамгийн хүнс хаягдaltaй улс орнуудын тухай бас жоохон харж үзлээ. Тэгсэн чи ямар улсууд байна гэхээр нэгт Хятад байдаг юм байна. Тэгээ Энтэг, Пакистан, Нигер, Бразил, Египт гэсэн улсууд байдаг гинэ. Тэгэхээр нэлээ олон улсууд байсан. За би Монголыг бол тэр дундаас яг жоохон доогуур л байх шиг байгаа. За нэгт бол Хятад байдаг гэсэн мэлээ. За Хятад тэгээ яагаад энэ хүнсний хог идэх вэ нэ гэхээр хүн амын тоо бол ихтэй тий. Тэгээд одоо хоолны ресторан гэл зөндөө юмнууд байдаг юм билээ. Аялын нэвтрүүлэг үзэхэр чинь Хятад годамжны хоол уустай айхтар хөгжсөн. Тэгэл идээл идэхгүй ингээл хайж идэм хоолны хог хаяглаа юу гардаг. Ер нь тэгээ анзаараад байгаа нэг улс орон ер нь жоохон хөгжөөд ирэх тусам хүнсний хог хаяглаа одоо хоолоо хаях нь бол ихсээд байдгийг юм шиг байлаа шүү. Манайх ч нөгөө
нэг Солонгос бааз байдаг байхгүй юу? Нөхөр Монголд ирээд нэг жил мэл гараа амьдэрсэн юм. Тэгэл бид нэр ингээл хоол мол хийгээл идэл мэдэл ингэсэн чинь ингээл тавган дээр ингээл жоохон хоол мол үлдэн штэ тий. Бид нар бол ингээл жоохон байж байгаа идэм мэдээ хөргөчөнд хийж байгаа дойроо тийш идэм мэдээ. Нөхөр болохоор тийм байхгүй. Идээ дуусангууд за болцсон үгээр бүгдөө навч хогийн савар ингээл гээл тэнгүүд ингээл асгачтай юм байлээ. Тэгэл ерөөс ингээл идэл дууссан бол бусдын ингээл хаях хөстэй гэсэн тийм бүгэн тухунтай юм шиг бэлж тэгж анзаарчихсан. Солонгосчууд ер нь тийм үү тий. Гэхдээ яг хавтал янз. Гэхдээ нөө солонгосч юу штэ хоолны үлдэгдлээ дахин боловсруулцдаг штэ. Тийм нэг юм юунууд машин шиг юмнууд байгаад тий. Тэгээд одоо шул гудамж нэг юм том сав байгаа тэндээ ялгацдаг. Бид нар болохоор ерөөсө ялгадаг штэ. Жишээлбэл ингээд цаас маасан дээрээсээ хоолны үлдэгдлийг хийгээл тэр нь илжээч гэдэг юм уу. Яг хав зүгээр тэд нар илүү их одоо хог хайсан ч гэсэндээ тэрийг бас нэг дахин боловсруулах те дараа нь ингээд юм үржил юу болгодог лээ те ингээд гахаа нохоо нөгөөд идэв шүү дээ тийм байдлаас сэглээд байт юм лээ. За энтэг болохоор ургацын дараах ургац бол мэдээж хураан гэхдээ нөгөө дараа нь ингээд хадгалах агуулгах тээвэрлэлт аягүй бага байдаг гинэ. Тэгээд одоо ногоо их хурааж байгаа ч гэсэндээ тэрийг хадгалж ижил хүнсний хавг адилхан багсан ч гэсэн ч тийм асуудалтай байдаг гэсэн. За Пакистан ч гэсэн адилхан тэгэл нөгөө хадгалах боловсруулах тийм одоо нөгөө дэд бүтэц талаас эрчим хүч тог могон тасраад идэг гэж байна. Тэгэхээр чин за хөрчөндөө хийсэн байсан ч гэсэндээ тэгэл одоо дахиад юу гэдэг ногоо гинт нэг хөлтчөөл тэгэл гисээл дахиад хөлдөөл гисэдэх юм бол тэр угаасаа ойлгомжтой муудаж штэ. Тэгэхээр энэ ногоо хөлдөөхөд энэ тог цахилгаан бас хүртэл ингээ холбоотой болоод ороод ирчихэж байгаа байхгүй юу? Тийм. Манайх бол нөгөө тариаланч ногооч тентэрийн ганц хилдэг асуудал нөгөө зойр гэдэг юм байл шин. Хадгалах зойр асуудалтай яг стандарттай хадгалж чадахгүй болохоор ингээ өвөл мөвөл дуусчаад дээ шүү. Уг нь бол хангалттай тарьдээ шүү гэж тэгээд идэв шүү дээ. Тийм бас магадгүй юм. Тийм. За тэгээ зөвхөн 100 намрын улирал шинэхэн ногоо гарсан байдаг бол ногоог хөлдөөж хадгалснаар жилийн аль ч улиралд одоо шинэхэн байдлаар нэрлэх боломжтой. За тэгээ хөлдөөснөөр ногоон наалдсан нэм мөөгөнцөр бол өсгөө болдог гинэ. За тэгтээ энэ юу шүү? Яг нэг мөөгөнцөр хөгцсөний эсвүүд амьд хэвэр бол үлдэж байгаа. Гэхдээ өсөхгүй л гэсэн үг. Тэндээс үрж нэмэгдэхгүй гэсэн үг. Байгаа юмнууд нь байж байна. Тэгтээ тэр нь өсөж үржихгүй. Бид ч нөгөө хоол онохоор нэм бактери нь үржээд наач бүр юу хийдэд нэг гэдэг шиг. Яг ингээ нэгсэндөө нөгөө нойрсож буй гүнж гэдэг шиг унтуулчих байгаа. Тийм. Тэд нар маань унталтын байдалд орчиж байгаа. Тэгэхээр нэг хөлдөөс ногоо гисгээсний дараа удаан хадгалвал харин муудаж байна. Нэгэд гаргаад ирчээд те тэгснэ. За энэ ногоо хийгээ болчлоо гэж буцааж хийдэг ч юм. Тэгээ нэгэд нь аль хэдийн ингэ гиссэн байгаа даа. Тэгж болохгүй юм л. Харин тий яг зөв. Бит хоёр бас эхнэр бит хоёр яг нөгөө ногоон сонгоны хөлдөөж исэн. Яг ганцхан хөлдөөж исэн ногоон сонгон байхгүй юу? Яг гоё болтгол юм байлээ. За тэгээд зөвхөн ногооч гэлтгүй бас жимсний хөлдөөж хадгалдаг. Тэ яг ногоотой адилхан зарчимтай. Ер нь бол тэр нөгөө жигэнж бигнээд байгаа чинь бага мөнгө одоо нэм мөгөнцөр нь юу яагаад багсгаж байгаад хөлдөөгд байгаа юм байна шүү дээ. Ер нь зарчим бол тэ. За тэгээд зарим төрлийн хүнсний ногоог хөлдөөхөд бүтцэд нь өөрчлөгдөөд зөөлрж бас ус гүйж мууддаг. За ийм ногоонуудыг бол хөлдөөхөд мэдээж тохиромж хүсвэг. За хөлдөөж хадгалахад тохиромжгүй ногоонуудаас одоо дурдах юм бол байна шүү дээ, тийм. Мэдээж өргөс тэмэх буюу өгөрцийг хөлдөөж болдгоо тий. Тийм угаасаа тийм. Амар заам болчдөг тий. Нэг тийм ялцгаа усгүйгээд эхэлчихдэг шүү дээ. Тийм усгүйгээд тэгээд нэг муухан болчдөг. За тийм болохоор яадаг гэхээр даашалдаг. Хөлдөөс өгөрцөө гэж байдгүй. Улаан лолиг бас яг адилхан. Хөлдөөхөөр усгүйгээд муудчихдаг. Тийм болохоор бас даашалдаг, лаазалдаг тий. Лаазалсан юунууд байдаг. Хэрвээ бас ингэж чинь улаан лолиг хөлдөөчих юм бол бас хоолнд хийж болно. Яах юм бэ гэхээр шууд шөлтөө хоолнд хийгээд нөгөө нэг томатны соус болох байдлаар шууд хийж болно. Зутан мутан ч юм уу тий. За тэгээд хулуу бол ус ихтэй болохоор бас гисгэхэд зөөлрдөг тохиромжгүй гэж үздэг. За тэгээд бөөрнгийн сонгон сармис бол бүтцийн өөрчлөлтөнд ордог гинэ. Сонгон энтрийг хөлдөөж исэн үү чи ер нь хөлдөөчхөр ингээд жоохон гисчмэсэд юм хоолнд их нэг сонио үнэртэй болчихсон шүү дээ. Тий. Яг нэг бүтэн сонгоныг голоор нь хуваасан талын нэрлээ талын зүгээр өөрчөндөө тавьчихдаг шүү дээ. Тэр надад жоохон буруу юмсан. Тэр өстой тийм юм. Дараа нь ингээд нэг л тэнд байгаа бүх хор дэмжил авцсан юм шиг. Тийм сонгон ч өөрөө тгийх сонин бүтцтэй байгаа юм шиг байгаа. Тэгээд үнэр нь амар хурдан сонин болчихдаг юм тий. Тийм байдаг. Тэнгүүтээ гисгэхтэй шууд шүлтэй хоолнд хийхэд бол тохиромжтой. Хэрвээ хөлдөөчих юм бол одоо сонгон митиг. За ногоон сонгон төрөө ирсэн ус багтаа учраас арай гайгүй гэдэг. Гэхдээ ногоон сонгоны хөлдөөж биш хатааж хэрэглүүл бас илүү тохиромжтой гэж улс орнуудад үздэг. Нөгөө хатаасан ногоон сонгоны амтлагчнууд байдаг те. Зүгээр л юм цаас мастай зүгээр дэлгүүр температур, энгийн температурын тэр бэж идэг. Тэгэж үздэг. За бас дээрэс нь мөөг ус ихтэй болохоор бүтцнээ өөрчлөгдөг. Бас хөлдөөж болохгүй гэж байна. За хэрвээ хөлдөөжих юм бол юу яана бас шүлтээ олон шууд хийчих юм бол арай гайгүй гэдэг юм. За тэнгуүтээ нэг л юм захихад
гэж байгаа шүү бүр. Хөлдөөс нь ногоо гисгээгээд дахиж эргэж хөлдөөж хизээж болохгүй. Би түрүүн загсан та нартай. Тэрийг ингээд битээр дахин захиад байна шүү. Тэгэх юм бол шууд мууддаг. Гисгээж юм бол нэг бол эд нэг бол хаял гэдэг зарчим үйлчлэх юм шүү, тэ. За тэгээд гисгээс нь л болоо шууд хоолнд дахин ер нь бол заавал нэг гисгээгээд жах хэрэггүй гэнтэй. Тэгээ шууд л хөлдөөжигээр нь тэр ногоон сонгоныг бол тэгчдэг байсан шүү дээ. Хоол болонгууд л шууд хөлдөөгээр нь гаргаж ирээл хоолнд хийчихэнгүүт л амар гоё шин юм шиг өнөр мөрчтэй болол гоё болчихдог. Тэр нь яг бид нар мэдгүйгээсээ болоод ч юм би одоо ингээл ногоон сонгоноо гисгийг хүлээж мүлээ гэлтэй ус мус гүцэн бахаар тэгэх юм бол тий нялцаагаад мах болчихсон. Тэгэхээр тийм л байт юм байна л та. За хүнсний ногоог хасах 18 градусаас хадгалахад шимт хичээлийн алдагдал нь дунджаар яг ямар хөө байдгүй гэсэн судалгаа байдаг гинэ. За мэдээж тодорхой хэмжээний шимт хичээлэг бол алдаад хадгалагдаж байгаа гэсэн үг. Бүрэн бүр айхтар байхгүй. Гэхдээ л тодорхой хэмжээнд шимт хичээлээ хадгалж чана гэдэг чинь ашигтай шүү дээ. Хайснаас л дээр. За ногоон вандуу шош бол 8-аас 12 сар хадгалах боломжтой. Витамин С нь 10-аас 20% алдагддаг гинэ. Одоо бид хэдүүлээ ногоон вандуу шошийг хадгалах юм бол 8-аас 12 сар л ингээ хадгалаад идчих юм байна. Цаатлан жил хадгалчих юм байна. Тийм байна. За брокколи цэцэгт байцааг бол 8-аас 10 сар хадгалчих болно. За витамин С нэг 15-аас 25% алдагддаг гинэ. Тэдээ ер нь бол дийлэх нь дандаа нэг 10-20% л хамгийн 30 ч юм уу тий. За тэгээ бууцаа навчит ногоо навчтыг бол ингээд 8 сар хүртэл хадгална. За витамин А, фолат ингээд 10-аас 20% алдагдчихтэй байна. Лун 10-аас 12 сар. За витамин С нь бас дээдл нь 15% алдагдана гэсэн байна. За тэгээ шинжүү буюу талуун шинжүү байдаг ч тий. Тэрийг 6-аас 8 сар хадгалж болох нь байна. Витамин С нь 20-с 30% алдагддаг гэсэн. За төмсийг бас хадгалж болдгийм байлээ. Гэтэ эхлээд чанж бэлтгэвэл сайн гэдэг гинэ. Гэтэ миний ойлгосноор бол төмсөө чанж хөргөөд хадгалах гэж байгаа бол удаан хэрэглэдэггүй гэсэн байсан. За энэ дөр бол нэг 8-аас 10 сар л гэсэн байлээ л те. Нэгэнт одоо нөө чанцсан бол тэр чинь дараа нь ингээд хурдан л одоо хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэтэ тэрэн дээр ингээ бичсэн байсан нөгөө дутуу болгоцсон гэх юм. Яг бүрэн болгоогүй дутуу болгоцсон энэ төмсийг бол ингээд бид нар дахиж шарж мараад идэж байгаа. Тийм нөгөө нэг яг шарахад зориултай мортор төмснүүд байдаг шүү дээ. Тэрийг одоо би гайхал хэдэн тэр төмсийг хөлдөөчгөр ингээ шарж болт юм баг та. Харин тийм тэр тэгээ болтгол юм байлээ. За дараачих нь хулуу байна. 6-аас 8 сар хадгалж болох нь тавлдуучих юм бол шимт хичээлийн 15-аас 20% нь алдагдана. За тэгтээ тэгэл дээдийнх нь бол шимт хичээлээ аваад идчихнэ. За сонгон сармис нь 10-аас 12 сар антиоксидант баг одоо хэвээр үлдчихдэг юм байна л да. Тэгэхээр энэ дээрээс харахад бид нар нөгөө одоо ямар ч ногоог хамаагүй ингээл хөлдөөгөөл те. За тэгэл хэдээс тэдэн сар хадгална гэдэг нэг сонирхгүй байгаад байдаг ш. Гэтэл үлчин бүр ингээд за одоо хулуу хөлдөж илаа гэхтэл за дээдл 8 сар хүртэл би идэх ёстой байж. Энэ бол хугацаатай байна гэдэг наан идэж дуусгана те. Яг сонгон сармис үйл за таатал нь 12 сар юм байна штэ гэдэг. Тийм байдлаар юу хадгалах хэрэгтэй байна л да. Гэхдээ тийм удаа хөлдөөж хадгална гэж баг байхгүй. Харин тийм хэдүүлээ бол идчих байхаа би үлдэж бодод штэ. Би бол идэж нь үеэр дуусгах гэж боддог. Тийм. За тэгээд ногоог хөлдөөж гисгэх үед витамин С, Б гэх мэт одоо усанд уусдаг төрлийн шимт бодисууд нь бага зэрэг алдагддаг юм байна. Ер нь энэ Б бүлгийн витамин, С витамин чинь усанд уусдаг юм шинжтэй гинэ. Тэгэхээр эдгээр бодисууд ногооны эсрэн дотор бол ингээд усанд уусан хэлбэрээр өөр орж идэм байна. Тийм. За тэгээд эрдэс бодис хүнсний эслэг витамин А, за каротин зэрэг ихэнхдээ хэвийн хадгалагдана. Тэгэхээр үндсэн одоо шимт бодисууд нь хэвийн хадгалагдаад хорогдол бол бага гардаг учраас хөлдөөж хадгалах нь илүү оновчтой л гэж дүгнэдэг юм байна. За тэг хөлдөөж хадгалахад ганц сул тал бол бас байна. Хөлдөөхөд цахилгаан эрчим хүч бол хэрэгтэй тийм үгүйсэн тийм. Бас хөлдөө хэвээр нь хадгалахад байнгын тасралтгүй эрчим хүчтэй л байх хэрэгтэй гэсэн. За тэгээ энэ дээр би бас бодлоо да. За манай тог ингээд тасарлаа. Гэхдээ манай радио дээр тог аяух тасардаг тийм. Тэгээ нэг юу илээ би үдийн ачаар ярьжсэн маань гадаадад амьдарч байгаа удацсан охин Монголд иргэж ирэнгүүтээ. Үгүй энэ монголчууд яаж юм байсаж байгаа л тог нь тасраад байна гэж. Ардын ана хэм бэлээ шийдэж ийлүү. Тэрэн дээр ярьж би тэгээ тэрийг одоо яхав одоо л жоохон тасцсан байгаа даа шүү дээ. За тэр үед ингээ ус тасран, за тог тасрахад одоо яа тий нөгөө гэрлэг одоо ногоо хүнс ногоонуудаа зөмч гэдэг юм тий. Нэг тохир одоо яг юу гэдэг гадаадаас орж ирсэн хүмүүсийн хувьд бол жоохон тасан зогсоод хэцүү байгаад иж магадгүй. За тэгээд хэдүүлээ бол ингээ тог айгуух тасардаг улс оронд амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр за магадгүй хөргөгч чинь ингээ гинт байхгүй боллоо тог тасарчлаа. Тэгвэл хэр удаа ногоогоо хадгалж болох юм тий. За тэгсэн чинь 2-6 цаг тог тасарлаа гэхэд ихэнх ногоо бүрэн гисэхгүй гинэ. Шинж чанар нь баг алдагдахгүй хэвээр явж дээ. 2-6 цагта. Харин 12-24 цаг
тогшоодо тасарчих юм бол ногоо ингээ хэсэгчлэн гисээд бүтцэн зөөлрөд эхэлж тийм зөөлрөх процесс явчихж байгаа гэсэн. За тэгээ 24-48 цаг буюу энэ ч одоо юу вэ? 2 өдөр болчихж байна. 2 өдөр бол тэгэл ням мөөгөнцөр итвчээд идэх бол зүү болчихж байгаа л гэсэн үг. Тийм билээ. Тэгвэл нөгөө хөлдөөгч чинь юу яанаас тэг хэсэг барьдаг үстэй тог тасарвал. Тий, уг нь бариад ах шиг байдаг. Тийм нэг өдөр мөдөр бол гайгүй байдаг тий. Тий. Тэгээ хам би нөгөө нэг энэ жимс ногоо хөлдөөгтэй холбогдуулаад зүгээр мэдээлүүд хайж үзсэн байхгүй. Тэгсэн надад нэг юу аягүй сонирхолтой санагдсан юм. Нэг Япон бүсгүй. Ээжтэйгээ хоёул амьдардаг байсан юм. Их чинь тусдаа гарцсан. Тэгээд аав нь гадаадад ажиллаж амьдардаг. Тэгээ нэг өдөр ээж нь өглөө хуцтал миний охин юу идэх гэхээр ингээд би ийм хоол идмээр байна гэж өөрөө хамгийн дуртай хоолыг хэлсэн юм байна. Тэгээ хэлээл ээж нь хоол ундаа хийгээд тэр оройн ухаан алдаад тэгээ эмнэлэг төрүүдэд удлуу ээж нөөд болсон гинэ. За тэгээ ээж нь хийж өгсөн сүүлийн хоолыг тэр бүсгүй 5 жил хадгалсан ба. Хөргөчнөө хөлтөөцсөн. Тэгээ бүр яг ийм бүр битүү ингээ мөс болцсон байгаа байхгүй юу? Тэр одоо махал байсан л та махтай ногоотой тийм болсон. Тэгээ тэрийг 5 жилийн дараа л тэр охин одоо ээжийг ингээд жоохон мартаад гэмтэй тийм тайвшраад тийм өвлөг орж байгаа хгүй. Тэгээ нэг нэвтрүүлгийн албанд очиод би ээжихээ хамгийн сүүлийн хоолыг би идмээр байна. Тэгэхээр би идэж болох уу? Та нар судлаад өгөөч гэгээд. За тэгээ бүр мэрэгчлийн хүмүүс нь ирээд тэр ногоог нь махыг нь идэж болохоор байна уу гэдэг ингээд шалгаж байгаа. За тэгээ 5 жил өнгөрцөн шүү дээ. Сайн бол хэдүүлээ нэг 12 сар хүртэл ингээд нэг болно гэж ярьж байсан. Тэгээ 5 жил өнгөрсөн учраас за энэ хоолыг идвэл ер нь бол хоолны хорлогонд орж магадгүй байна гэсэн хариу өгсөн. Гисэн ч гэсэндээ ээжийн сүүлийн хоол учраас энэ хоолыг би идээд үзье гэж хэлсэн маа. За тэгээ мэрэгчлийн тоогооч ирээд тэр хоолыг нь бүр айгүй нарийн одоо махыг шүлнөөс нь ингээд тусд нь ингээд гаргаад тэгээ ногоонуудыг нь тусд нь болгоод ч гэдэм үү. Тэгээд мэдээж бүгднийг идэхгүй жоохон л амсаж байгаа юм л да. Тэгээ тэр бүсгүй яг миний одоо ээж хийсэн хоол бол амт нь хിവэр байна. Ойлаад нэг өсөндөө ээжтэйгээ салах ус хийж байгаа нэг ийм түүх байсан. Тэгэхээр тий хоолыг бас ингэж удаан хадгалаад бас эзэн тохиолдол байдаг юм байна. 60 сар гэсэн үг 5 жил чинь тий. Тий 5 жилийн турш хадгалсан байсан. Бас сонирхолтой тий. Гэхдээ яг хуу бидний үед бол маш их тог тасардаг ус одоо арай гайгүй болчиход байгаа шүү тий. Бидний үед гэнт нэг хөшин цагтаа болчих. За. Хэд бас гамгүй тасардаг байсан шүү бас өдөр болгон. Одоо ч гэсэндээ тэгэл бас тасарсаар л байна. Тасарсаар л арай гайгүй болсон юм шиг мэдгүй тий яасан юм. Юу яаж юм төмсийг хөлдөөл өстой хөлдөө төмс болно шүү дээ гинэ. Төмс. За өвөл бол учиртай тагтан дээрээ тавина, гадаа амбаартаа тавина гэд яг тийм шүү. Өвлийн цагт бол ер нь дайжгүй шүү дээ, бид нар ингээ хадгалахнуудаа хадгалцдаг. Яг ингээд нэг зум мун ч юм уу халуун газар. За дээрэс нь халуун оронд бол энэ ногоог удаан хадгалах айгу төвхтэй юм шиг л. Тийм бах. За тэнгуүтэй ингэж байгаа ногоог хөлдөөж хадгалах аргыг бол хамгийн анхын зохиосон юм бэ гэхээр түүхээс нь жоох ярих юм бол эртний хүмүүс бол өвлийн үлрэлт байгалийн цас мөсөнд хүнс хоолоо буулж хадгалдаг байсан гинэ. Одоо хөрөгч болгоод байна шүү дээ тий. За харин манай эртний өмнөх 1000-аад оны орчимд эртний хятад улсад мөсөөр сав хийж хүнс хадгалж байсан тухай тийм түүхийн баримт олдсон байт юм байна. Одоо бас тийм бичлэг хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг мөсөөр ч юм уу цас масаар ингээд тийм тусдаа хөрөгч шиг юм хийгээд гадаана одоо хөдөө мөдөө тийм газар л та. Тэгээд тэрэндээ махан хадгалж байгаа хүнс мүнс хадгалж байгаа тийм бичлэгүүд бас байдаг. Тийм байдаг. Нөгөө байнгын нэг богино рилсүүд байдаг шүү. Нэг хэсэг ингээд уйтахаараа гэртээ хөвтөж байгаа үздэг шүү дээ. Тэр би гэртээ юм хийхгүй байгаа гэсэн тэр хүн бол үнэхээр хөдөлмөрлж байгаа байхгүй. Тэр мөсийг чинь ингээд хөрөөдөл те хаалга маалга хийждэг ч гэдэг юм уу. Тэгээ надад айгүй сонирхолтой санагдсан хойд солонгост хөрөгчийг хувцсны шүүг болж ашигладаг гэж байгаа байхгүй. Тэгээ яа тэр бид нар ингээд ногоогоо хадгалдаг шүү дээ. Тэгсэн чинь тог байхгүй. Тэгээд солонгост ингээд тогны асуудалтай байдаг учраас ерөөсөө хоол хүнсээ бол дандаа гадаа ингээд юм ухаж агаад ийм сав шиг юм хийж байгаа тэр дотроо ингээд хадгалдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө улс орны нөхцөл байдлаас шалтгаалаад ногоон хүнс бол арай өөрөөр л хадгалдаг юм шиг. Хөрөгчөнд бол бас овоо хувц орчвол бах тий. Тэгэх байх. За тэгсэн чинь эртний грек ромд ч гэсэн бас мөсөө агуулгах ашиглаж исэн хүнс хадгалж исэн юм түүхэд бас байдаг гэж байна. За орчин цагт болохоор энэ аргыг нэвтрүүлсэн хүн Америкийн эрдэмтэн Clarence Birdsey гэдэг тийм хүн юм байна. Энэ болохоор Канадын зүүн хойд хэсэг Лабрадор арал дээр явж байгаад нутгийн Иньют омгийнхан одоо байсан загсаа ингээд мөсөн дээр тавиад орхиодсныг харсан гинэ. Тэгсэн чинь загс нь тэндээ ингээд маш хурдан хөлдөөд ерөөсөө хатуу болчихж байгааг анзаарсан гинэ. Ингээд хөлдөөсөн загсны мах нь буцаад хэрэглэхэд бол ерөөсөө чанар манараа алдаагүй гоё шүү. Загсны шөлмөл шарсан загс махс хийгээд идсэн чинь маш гоё байсан гинэ. Тэгээд ер нь ингэж хадгалал зүгээр юм байна. Энийг яг илүү боловсронгуй болгоё гэдгийг нөхөр бодож олоод за ингээд Clarence Birdsey тухайн үед бодож байгаад 1924 онд цахилгаанаар хурдан өхөрдөг quick freezing машины гэсэн юм одоо машиныхаа патентыг авсан юм байна аль бие ёсоор.
За ингээд 1930-ад оноос Америкийн нэгдсэн улсад анхны хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд болох хөлдөөсөн ногоо, жимс, загас зэрэг нь бол худалдаанд гарч эхэлсэн байд юм байна. Одоо нөгөө нэг дэлгүүр мэлгүр супермаркетуудаас юу гэдэг чинь тийм ууттай холимог ногоо гэдэг чинь хөлдөөсөн. Тэгээ луумтай, ванду мандуутай тэнгүүдэд ч амар олон янз болсон байл шүү. Зөндөө янз болсон байлээ. Тэгээ надад жоохон асуудалтай нь үнэн жоохон өндөр байгаад. Тийм жоохон үнэтэй тий. Үнэтэй. Ууг нь бол амар нэг 2 3 манайх идэж үзсэн. Тэгсэн чинь зүгээр мах чанж ингэж шүл гаргаж байгаа л тэн дээр ногоогоо сарх гэл задлал хингүүд амар гоё юм. Ногоотой хололчихжээ. Харин тийм. Тэгэхээр надад ер нь баячхал нэг тийм байгаад байна л да. Би баяччул бол тэр ингэ бүх юм. Тэ өөрөө бол ингэж хийх шаардлагагүйгээр худалдаад авчих гэдэг ш. Гэхдээ тэмдэж хүн болгоны боломж олцсон өөр учраас өөрөө худалдаж аваад хөлдөх нь бас тэгээд нэм хэмнэлттэй байгаад байгаа юм. Тийм хамаагүй хэмнэлттэй байх л та. Тэг чи нэг уут нь 10 ид мэд 20 ид мэд гэл янз бүр ид. Саяны дээр загас хөлдөөдөг дээр би энэ хөвсгөлд амьдардаг хүүхдүүд хэрхэн хичээлдээ явдаг тухай нэг баримтат кино үзчихсэн. Тэгээд тэрэн дээр ингээд ах өглөө босон гутаа гэрт нь ингээд битүү хөлдөөсөн загас ингээд нэг бүлэнд бид нар нөгөө түлээнийх мод ингээд өгдөг ш. Тэр шиг ингээд өрөө тавьсан байгаа. Тэг харахаар оо ямар гоё юм бэ. Бид нар чи ингээд загсаас жоохон хоол штэ. Яг ингээд ойрхон байл би зөндөө идмээр байгаа байхгүй. Тэгэхээр ах болохоор шууд тэрийг ингээд хөлдөөч өхөр гаргаж ирэл зороол тэгээ идчихэж л ш талхан дээр тавиал. Шууд уу? Тийм. Тэгээ бодвол ингээд тэрийг магадгүй одоо юу гэдэг борц шиг хатаасан ч юм би яг процесс нь хэлж мэдэхгүй. Тэгээ ямар ч тач чинь хөлдөө байгаа юм шууд авангуудаа гэрт оруулж ирэл ингээд нэг хутгаар хэрчээл талхан дээрээ тавиал идэл хүүхдүүд нас нэг мөрөмөр мэдээл тэгчээлдээ авчиж байгаа харагдчихсан. Тэр нөгөө бас якут макут тийшээгээ энэ төр янз бүрийн бичлэгүүд байдаг YouTube дээр тий. Тэгээд нөгөө тэд нар чи яг нөгөө улаан одоо юуны мах юм да амар том ингээд махнуудыг оруулж ирэл бас яг адилхан зорд юм билий. Зороол тэгэл нэг жоохон чанж манаал ингээл бас яг нөгөө хөлдөө загснууд бол өстой ингээл баг шуудагаар. Тэгээд нөгөө хичээлдээ явж байгаа хүүхдүүдийн бичлэг жоохон хэцүү тий. Босч ирэл нэг хөв хөлдөө усаа ингээд эхлээ цохиж мохоо тэгээ халааж малааж ирсэн нь өөр мөрөө авах. Чи тэгж байгаагүй юу? Үгүй. Би нэг удаа нэг хоёр удаа тэгжсэн байна. Тэгжсэн. Яг бүр амар хөлдгөн цаашаа зүгээр ингээд юм зайрмагтаад мангар хөтөн болцсон байсан юм бэ шүү нэрээ. За Америкийн нэгдсэн улс, Канада, Япон зэрэг оронд хурдан хөлдөөх технологи 1930-аас 1940 онд маш өргөнд илэрсэн. За бид одоо түргэн хоолны газруудад шарсан төмс буюу French fries-ыг иддэг те хөлдөөсөн төмсөл гэсэн. За тэг French fries-ыг хийхдээ эхлээд төмсийг арилгаж цэвэрлээд богино хугацаанд шарж хагас боловсруулдаг юм байна. За тэгээд энийг түрүүн бланчинг гэж хэлээдсэн шүү дээ те. За тэг хасах 18 градусын орчимд одоо юу хөлдөөчж байгаа. Тэгээ хадгална. За тэгээд энэ аргыг нөгөө түрүүн өөрөө чи яриадсан bird side тэр хүн өөрөө зохиосон гэж үздэг гинэ. Тэгээ одоо юм болгон ч анхны үүсгэгчтэй бол байгаа шүү дээ, бүтээгчтэй байгаа. За тэгээ хөлдөөсөн ногоо нь өрхийн хэрэгцээнд төдийгүй нийтийн хоол те хүнсний үйлдвэрлэлийн салбарт томоохон хувьсал болсон гэд. Яг баг бахта би ингээл түргэн хоол идэхээр нөгөө шарсан төмс нь аюугаа ямттай байдаг шүү дээ. LK-чвтэй дөрөв. Тэгээ ингээ яаж шаарддаг юм болоо гэд гэртээ зүгээр ингээ нэг өдөр байжснаа төмс шарж идээд. Тэгэл ингээл хэрчиж байгаа байхгүй хэрчмүүд чинь жоохон төмс чинь жоохон усгүй гэдэг шүү дээ тий. Тэгэл нэг юм бодохгүй зүгээр шарсан чинь миний шарсан төмс ерөөсөө нэг дотроо юм юу гэдэг хүндий юм шиг байгаад байдаг ш. Тийм болохгүй байцаа. Тэгээ би гайхаад энэ төмс яагаад юм болоод байна. Тэгээ ингээ харахаар чинь тэр үйлдвэрлэл юу ч үгүй тэрчил мэрчилтэй. Дээрээс нь хөлдөөж мөлдөөсөн ч гэдэм үү. Аюу өөр юм болчтой байгаад юм байлээ. Би чинь тэгээ яг нөгөө жоохон байсан болохоор за зугаасаа төмсийг хэрчээлтэй. Одоо энэ түргэн олны газар нэг хүн ингээл төмс арилгацсан те. Тэгэл тэрийг ингээл нэг хүн хэрчээл те. Яг ижил хэлбэрттэй ингээд дөрвөлжиг хэрчээл шаарддаг юм байна гэж бодсон чинь үнэндээ хагас ингээд болгоцсон төмсийг уудтайг ингээл тосруугаа гэж шаргалалтай ууддаг. Би бас жоохондоо тэгжсэн ахтайгаа хамт нөгөө эхлээд гамбир тэнгуүтэ дараа нь гамбир шарж идээд хоёулаа явах та. Тэнгуүтэ дараа нь төмс шарж идээгээд болох юм байна гэн. Тэгээд төмс арилгаал бүр амар халааж байгаа л хоёулаа ингээл төмсөө шараал хийгээл амар өсөж өмсрэлсэн. Гав юм нэрч шүү тийм байна маа ингээл. Тэгээ яалаа битэр том өрөөнд ороод наан цаана гэж байгаа л буцаал ирсэн чинь пүү тэргээр битүү ингээл хин шүү. Нөгөө нэг хайруулж байхгүй бодоо болцсон. Тэгээ битэр яах вэ гэж байгаа ерөөсө цонхоор бүгдийг нь хайчээ тэгвэл мэдэгдэхгүй шүү дээ аавж тэгээд бүгд нь хайрлаад авах гэж шууд цонхоор яараа аллаа шүү дээ. Тэгээ шууд алсгацсан байхгүй. Тэггүй аль хаана байсан юм бол 3 4 мөрөнд таваад. Тэгтээ одоо бодол жоохон хөргөж барьсан л байхал та. Тэгэл яг ингээл асгаал за одоо ингээд хоёул хайруулаа ингээд нуун ч үлээ хаян ч үлээ тэгээд байжсэн чи доороос ойрлохгүй юм бай юу яасан бэ. Тэгээ харсан чиг аавж ирчихсэн. За бас айхтрал хоолоо нууцгаад гэх мэт ч тий шарж идэх юм бол бас жоохон байхтаа оролдох бол бас жоохон аюултай тий. Тийм шүү дээ. За үргэлжлүүлээд откогийн маань хэлж байгаа. За сонирхолтой баримтуудаас нь бас дурдчихъя гэж бодоод байна. Дэлхийн хөлдөөсөн ногооны зах зээл гэж жилд
300 тэрбум доллар эргэлддэг юм асар том салбар зах зээл байдаг гэж байна. Зөвхөн хөлдөөс ногооны зах зээл ч дээ. За тэнгуүдэ хөлдөөс ногоо бол ихэвчлэн маш цэвэрхэн байдаг. Ягаад тэгэхээр нөгөө түрүү ярьсан те арилгаад угаагаад хэрчээд ерөөсөө ингээд цэвэр одоо бүтэн юм процесс явагдаж байгаа гэж байгаа чинь ерөөсөн ямар ч асуудалгүй асуудал яг гой сайхан л цэвэр тий цэвэр хоолоо бохор хоол идэд үдцэн юм шиг за тэгээ хөлдөөс нь ногооны хадгалах хугацаа болон чанарт нь температураас гадна хадгалж байгаа сав нь бас шууд хамааралтай байдаг. Тийм маш цэвэрхэн ариутгсан сав маа. Одоо нөгөө нэг өгөрцөг чинь даашлахтай бол амар их юм болдсон шүү дээ тий. Тэр ихтэй ерөөсөө шил нь аягүй чухал гэж хэлсэн. Шилээ маш сайн ариутгаа жигнээд тэгээд яадаг ч гэлээ. Тэгэхээр сав нь чухал байдаг гэж байгаа. За хөлдөөс нь ногоог савнаас нь гарахад наалтахгүй бас ууд савндаа үлдэхгүй хэрэглээд хялбар талаас нь бодож бас ингэж бодолцож хөлдөөхгүй бол амар гаргаж ирээл задлал хийх гэсэн чинь нөгөөтг нь наалтаад барьцалцсан бол тэгэл нэг жиггурсан юм байна шүү дээ. За тэгээд хөлдөөс ногоо ихэнхдээ жирийн ногооноос илүү шим тэжилтэй байдаг гэж бас үздэг юм байна. Илүү гэхээр одоо яад юм бол тоо. Сонирхол юм. Ер нь бол гэхдээ сая бас тодорхой хэмжээнд багасдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд яг нөгөө бид нар ч одоо шинэ ногоо хэрэглэх боломжгүй үед очвол миний хэрэглэх гэж байгаа ногоо маань тэнд ер нь жоохон хэцүү байдалд орцсон байх байлгүй те. Тэгэхээр нөгөө хөлдөөс маань арай илүүч гэдэг. Тэр талаасаа ингэж зүгээр яад юм шиг байгаа, үздэг юм шиг байгаа. За тэгээ хөлдөөс ногооны алдаж болох хамгийн эмзэг найрлага бол түрүү хэлсэн витамин С. Ерөнхийдөө бол дунджаар тий 10-аас 30% цаатлан л 30% витамин С-г алддаг гэдэг. Тэгэхээр хайгуул гэсэн үг л дээ. Тийм байна. За хөлдөөс ногооны эслэг, уураг, эрдэс бодис баг өөрчлөгддөг. За тэгээ бууд цай, манжин, салаадны навч зэргийн витамин А, фолиин хүчил сайн хадгалагдаж үлддэг юм байна. Тэгэхээр сая дурдсан бууд цай, манжин, салаадны навч зэрэг бол хадгалж болно. Гэхдээ энэ салаадны навчин дээр бол би жоохон эргэлзээд байдаг шүү дээ. Тэгэхээр би нэлээд олон удаа хайжсэн хүнсний ногоо бол юусэн салаадны навч байсан. Салат хийх гээл ингээл том уутаар навчдаг. Тэгээ гэртээ байлгаж ятал тэр маань нөгөө салаада хийх гэсээр байтал айгүй хурд усгүй гээл тийм болчдөг. Магадгүй энэ нөгөө миний хадгалагтай холбоотой байж магадгүй. Би салаада баг 14 хоног өмнө хийнэ гэж авчаад нэлээд удацсан ч болох л юм. Тэгээд ер нь бол хамгийн хайжсэн салаадын навч байсан. Тийм, салаадын навч чинь ингэдэг гэдэг юм байлаа. Цэвэрхэн ёстой нэг цэвэрхэн савнд хөөхөд маш хөтөн жохон ус хийгээд тэгээд салаадны навчаа хийгээд таглаад хөрөгчөнд ээждэг гэсэн гэж тэгээд би тэг үзье. Маш бага ингээд зүгээр нэг жохон чигшүүлэх хэмжээний ус байхгүй. Тэгээд би тэгэж үзсэн чинь ямар ч байсан зүгээр хадгалахаас бол хамаагүй утсан шүү. Оо тийм. Тэгээд нэг чигтэй хүүтэн байгаад нөхөр гайгүй юм шүү. Магадгүй л юм тий. За тэгээ ногоо хөлдөөхөөс өмнө богино хугацаанд буцалгахад витамин С алдагдал нь бол бага байдаг юм байна. Түрүү хэлсэн тий нөгөө төмсийг бол бид жоохон ингээд буцалгачаад тий. Тэгээд буцаад авчдаг хагас болгох тий. Хагас болгочоод авчдаг гэдэг. Тэгээ брокколи ч гэсэн тий буцалсан усанд бол ерөөсөө их уддаггүй гэсэний хэдхэн секунд дүрээл авчдаг. Тэгэл хөлдөөгөө хадгалцдаг гэсэн мэлээ. За гэхдээ яаж зүгээр авах витамин Б бүлгийн зарим бодис бол бага зэрэг алдагддаг юм байна. За хөлдөөс ногоогоор хоол хийхэд жирийн удаан хадгалсан зойрны ногоогоор хийснээс шим тэжээлийн алдагдал багтаа байдаг гэд. Мэдээж одоо хадгалтын хугацаанд бол ингээл асуудлууд бол үүсгэл ах л та. Тийм байна. Төрөө нөгөө нэг хоёлоо яагаад шим тэжээлийн ахиу байдаг гэсэн бэ гэд гайхаадсэн ш. Тэгсэн чинь ийм учиртай юм шүү. Одоо нөгөө нэг халуун ус мусан дүрээд ч юм уу жоох юм техник ажиллагаа хийж ягаад хөлдөөчөнгөд витамин юмнуудаа ингээд дотор нэг өсөндө байрчдаг. Зүгээр энгийн ногоогоор хийхээр чанах ер нь бол зүгээр ногоог ингээд шууд чанж юм уу шарахад бол шууд эрдэс бодисоо алдаад эхэлчихдэг гэдэг нь шүү. Тэгэхээр хөлдөөчгөр бас тэрийг жоохон дотор ингээд барих тал юм те логкер бод үзэхээр тэгж хадгалдаг гэж бас болох юм те. Магадгүй. Тийм байна. За энд ингэсэн байна. Ногоогоо маха хоолныхоор хөлдөөгөөд хэрэгэлдэг дээ. Булуу ясны шүл гаргаад сайхан хөлдөөсөн байхад маш их цаг хэмнэндээ гэсэн байна. Тэр үнэ маха ер нь бол ингээд наан бэлдээд тавьчихад надад бас аюу амар байгаад байдаг шүү дээ. Мах ирчих чи өөр аюу түүхтэй нэг хөлдөө юмтай ингээд ноцолцоор байтал хамцаг авчдаг. Хамгийн ихэнд хийх юм бол одоо маха гаргах байдаг үстэй хоол. Тэгээд яах вэ гэдэг чинь миний маха гаргаж байгаа. Маха гаргаж байгаа. Тэр тэрний цаагаар нэг тийм бондгор маха. Тэр хажуудлынхан шүү. Хин эхнэр бит хоёрыг сүүлийн үед нэгдэг болоод байгаа маха авахта хэсэг махын ингээд юу чинь машинд болчихно заяа татуулаад хэсэг махыг болохоор зоруулчихна. Ингээд зордог юмнууд үүдэн штэ. Тэгээд нэг өсөндө машиндсан зорсон зүгээр юм бүхэл ингээд 3 хэсэг мах аваад тэгээд тэрийг яриад хоол олныхоор болгоод хөлдөж юм амар гэлээ. Наачаар их зүгээр арга гэдэг хэлсэн шүү. Тийм зорсон махаар чинь шүүлэх хэрэгс амар гоо шүүлүүлт юм бэл. Яг нөгөө хот pot мод зорсон мах идэх шиг. Хаана тэгж яслуулж байгаа. Зүгээр л тэр махны газар ч одоо юм зордог машин жишээнтэй. Эсвэл тий зарим нь ч ингээд зүгээр зорсон бэлэн мах зардаг болсон байгаа. Тэгээд нэг үзээрэй. Тэгээд татсан мах байхад бол ялчгүй гоё. Бууз хуушур муушур тэгэл нөгөө гоё нарийн нандаа хоол ихтүүл бол гоё шүү дээ. Тийм байна. За тэгээд хөлдөөс ногоог бол гисгэхгүйгээр шууд хоолнд
хийж болно. Энэ нь хуурга шүлэл аль алинд нь бол тохиромжтой гэж байгаа. Хөлдөөс ногоог салаатанд хэрэглэхэд тохиромжгүй мэдээж. Тий. За улаанлол болон хулог хөлдөөсөн бол зөвхөн шүл соус хийхэд бол хэрэгжилж болно. Хуурганд бол бас тохиромжгүй гэж байгаа. За хөлдөөс ногоон цэвэрлсэн хэрцсэн байдлаар савлагдсан байдаг учраас цагийг мэдээж маш их хэмнэн. За нөгөө баримтуудаа л дуртай байгаа шүү дээ, тийм. За луун брокколи, ногоон ванду гур бол хөлдөөж хадгалахад хамгийн сайн хадгалагддаг ногоо. Тэгээд тэр нөгөө ууттай ногоонд чинь брокколи, луун ванду гур заавал байд юм биш. Маш их түгээмэл харагддаг, тийм. Хамгийн их нь энэ гур тийм. Ногоон тэгээд улаан өнгөтэй болохоор өнгөж гэсэн гоё харагддаг. Хэрв хөлдөөсөн ногоог гисгэхэд ногооны бүтэц өөрчлөгдөж ус гүйж байвал эсвэл зөөлрвөл ерөөсөө шууд шүл юм уу нухш хийн эсвэл жигэн жидж болно эсвэл хаян л гэж байгаа. Хоолнд бол хийгээд тийм ээ. Чинь нөө бүтцэн өөрчлөгдсөн байна л гэсэн үг юм байна. За зарим улс оронд хөлдөөсөн ногоог second fresh буюу одоо юу гэдэг юм бэ те? Хоёр дахь шинэ хүнс гэсэн байдлаар бас нэрлэдэг юм байна. За баримт манад үргэлжилсээр байгаа. За хөлдөөсөн ногоод үдээгүй хөлдөөсөн хүнс нь хүнсний хог хаягдлыг бол багасгадаг гэж төрүүлсэн те. Бид манай Монгол улс ч гэсэндээ бид нар нөгөө хоолны хог хаягдлаа яг хогтойгоо ингээ холчдаг, ялаж малгаж ангиллахгүй учраас дахин боловсруулалт их боломжгүй болчиход байдаг шүү дээ те. Тэгэхээр хөлдөөчих юм бол хоолны хог хаягдл багаснаа л гэсэн. Би ч нөгөө өмнө радиод ажиллахаас өмнө нэлээ олон газар ажилласан юм уу. Тэгээ нөгөө одоо энэ J25 байдаг шүү дээ. Тэнд бас ажиллаж байсан байхгүй. Тэгэл нөгөө disposal гэл нөгөө хоолны үлдэгдэл ингээл бүгднгийн ингээл бүртгэж мөртгээлтэй ингээл дараагаад ингээд дагаал явж байдаг тэр өөрөлт мөрөлтөнд хардаг. Тэгмүү тэрэн дээр яригддаг зүйл нь хамгийн их одоо маш алдагдал авсан зүйл нь хоолны хог хаягдлууд байсан. Жишээлбэл нэг салбар дээр за нэг 10 хэдэн кебабыг авчлаа гэж бодъё. Тэгсэн чи тэрийг бүгдээрээ хүмүүс авахгүй байсаар байгаа тэр хугацаанд дуусаад тэр угаасаа устгах ёстой болчихж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө захиалган дээр асуудал үүсэж байгаа гэсэн үг байхгүй. Магадгүй ойролцоо яг ийм кебаб иддэг те. Жишээлбэл нэг компанитай ойролцоо байлаа гэж бодъё. Одоо солонгосын жишээ явах юм бол тэгвэл компани доотлолт байгаа дэлгүүрийн кебабнууд маш хурдан зарагддаг. Эсвэл сургууль муурал. Тийм, сургуулийн ойролцоо авах юм бол тэгэхээр нөгөө хүүхдүүд ч юм уу те эсвэл ажилчид өглөө ингээд хөнгөн хоол идэхэд кебаб аваад орчдөг. Гэтэл ерөөсөө тийм орчинд шаал өөр газар те кебабныхаа захиалгыг хийцэн байлаа. Тэр бол зарагдахгүй хоолны үлдэгдэл хаягдл болоо явчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань өөр ингээд дэлгүүрийн захиалга өөрөөсөө яаж өгөх вэ? Хоолны хог хаягдлаа яаж багасгах уу гэл тэргээл ингээд тийм менежментийн л асуудал юм л да тийм. Тийм асуудал авчт юм лээ. Тэгээ би хоолны хог хаягдалч бүр ингэж гардаг юм биш тий. Тэгээ богино хугацаанд ингээд хадгалах хэрэгтэй ч юм уу тиймэрхүү хоол хүнсэн дэр бол хоолны хаягдлыг гардаг юм лээ. Тэгээ солонгос кинон дээр л хийдэж штэ ингээд хугацаанд дуусах чамаа чи тэгтээ ингээд ид мэд гэл нэг ядуу айлын охин те баян залуу маань дэлгүүрт ажиллаж ш нөгөөд ч те. Тэнгүүт чи яг нь 2 3 цагийн дараад ингээд хугацаанд дуусах юм. Тэгээ чи аваад идэнэ. Ингээд тийм бол юусе байдгүй. Яг амьдрал дээр бол тэр чинь бол бүр ингээд тусдаа авч байгаад яг устгалд оруулаад ингээд устгадаг. Ерөөс тэрийг хэн нэг идэхгүй. Тийм тэгээ тэрнээс ч бас дээж аавна. Тэгээ тэр бол өстой худлаа юм байлээ. Би яг өөрөө ажиллалаа. Тэгээ би бас бодож байгаа байхгүй. Ингээд хугацаанд дуусах юм байлээ. Идчихвэл болов юм байлээ. Тэр том франчайзууд ч бас яг тийм л шүү дээ. Стандарттай тэдэн сарын тэдэн цаг тэдэн минут тэдэн секунд гэж бичиж тавьчих юм л шүү дээ. Тэнгүүтээ яг стандарт дэдагаа нөгөө хугацаанд болчих юм бол шууд л нөгөө хаях хэсгэрэг ингээл аваалал тэгэл те зөв зүгээр гоё бүргэр мөргэрийг те өдөн дээр тэгээ хайчихсан шүү. Тэгээ яах вэ тэгэл бид нарт тийг харагдаад байна. Нэр явцтай бол хэдүүлээ хоолны ордлогч босчих юм билээ. Бид нар бол тэгэл бас эвгүй өссөн шүү дээ. Тэгэл нөгөө хонсон хоолоо идэл те цөөвөн дээрээс үтэ цайгаа хийж идэл. Тийм шүү дээ. За тэгээ хөлдөөсөн ногоо хоол үйлдвэрлэлийн стандартыг хялбар хангаж цаг хэмдэг учраас сургууль цэцэрлэг эмнэлгийн хоол тэжээлт бол өргөн хэрэгэлдэг юм байна. За тэгээ хөлдөөсөн ногоо хэрэглэснээр тэжээллэг ногоог зөвхөн жимс ногоо боловсрох үеэр биш жилийн аль ч үед хэрэглэхэд тохиромжтой болгоод өгч чинь тий. За тэгээ ногоо хөлдөө хадгалахад хөргөөгч агуулхад одоо эрчим хүч бол их хэрэглэх зэрэг юм суултал бол байна. Тэгэхээр хэдүүлээ одоо нэг тог захиргааны асуудал бол зохицуулдаг болсон баха. Одоо нэг хэрэл би ногоогоо яаж хөдлөө өгч танаа тогч нь тасруул гэх яриад ах шаардлагагүй байна тий. За тэгээ ногоо хөлдөхөд ногооны өнгө хിവэр нь хадгалагдаж үлддэг юм байна. Ийм жоохон өнгө мөнгө нь алдагдчихгүй дээ. Тэр хоол чи одоо нөгөө ресторан хэрэглэж идэж ууглаач гэсэндээ ийм өнгө мөнгөний хүртэл аюу нарийн тооцоолт. Тийм шүү дээ. Presentation гэж тусдаа тийм юу ш баг борлог шүү дээ. Зөгцөл могцол. Зөгч энэ юу байна гэдэг шиг тий. Хүний үлдээсэн юм авдирсан байна хандаа гэдэг шиг. Тийм тэгэхээр янз янз л байдаг юм шиг байна. За тэгээд дэлхийн хөлдөөсөн хүнсний зах зээлийн 25%-ийг зөвхөн хөлдөөсөн төмс эзэлдэг гинэ. Тийм тэгэхээр нөгөө нэг төргөө холны газрууд бол энд маш том хувь нэмэр оруулдаг байх л та тий. Тийм ба. 25 4-ний 1 нь ерөөсө төмс юм байна шүү дээ. За тэгээд дэлхийд дээр хөлдөөсөн ногооны хамгийн их хэрэглээтэй улс бол мэдээж нэгдүгээрт нь Хятад, дараа нь Америк, тэгээд Инд гэх ордог гэж байна. Энэ Хятадын төргөн хоолны газрууд бол надад жоохон өөр санагдсан шүү дээ. Хамт нь.
Би яг идэж үзсэн гэвэл одоо Туркад Макдоналдс идэж үзсэн. Тэгээд Туркийн Макдоналдс бол Макдоналдс ч яг тургын хоолны салбартаа бүр нэгт байдаг шүү дээ, тий. Тэгээ яг очиод идээд үзсэн нэг тийм алж малаад байгуулаад байхгүй юм санагдсан. Тэгээ хүн болгоны амтлах мэдрэмж өөр хэл та. Тэгээд KFC-ийн арай илүү ч болов гэж бодогдсон надад. Тэгснээ яг Солонгост очиод ингээ идээд үзсэн чинь лотерия зүгээр юм шиг. Тэгээ ингээ өөр улсад очиод идээд үздэг. Сонин юм шиг нэг юм айгүй сонин төрөлт үүсэн. Тэгээ миний хамгийн дуртай нэг шарсан төмс байдаг. Тэгээд за нэг нийтний нэг 4 5 улсын шарсан төмс идэхэд нэг амар тийм хамгийн амтгүй юм бол хятад л байсан юм санагдаж байна. Аа тэд нар бас юу гэж янз бүрээс хадгалах арга яадаг гэж магадгүй тий. Арай жоох өөр байдаг байж. Эсвэл би тэр үед жоох хийдсэн ч гэж магадгүй. Хадгалан айгүй тий дургүй идсэн ч гэж болох. Тий. Тэгэхээр яг хөө миний зүгээр 2 3 гадаад хүнээс сонсч ирснээр бол Монголын KFC хамгийн гоё юм нөө гэж хэлжсэн нөгөө сонсч ирсэн. Тэгэхээр за одоо үнийг сонсож байгаа бол KFC-гээс бид нарт сурчлагаа хүрхтэй байна тий. Харж байгаа ш нь битэр өндөр хаб ярьсангүй. Тэгэхээр сурчлагаа өгөөрэй. Тэгж явуулаад нэг амсуулаадах мараад гэж байна. Битэр төмсөж ингээс шалгаад өгье. Тий. Тэгэхээр манай том франчайзууд бас дайжгүй байд юм шиг байлээ шүү. За тэгэнгүүтээ юун дээр явж исэн бэлээ. Энтхийг хятад гэж. За хөлдөөс ногоо боловсруулах үйлдвэрүүд бол хаягдл маш бага гаргадаг гинэ. Ногооны иш, хайлс, навч, мавч бүгднийг нөгөө малын тижэл болгоод бас дахин ашигладаг гэж байна. За тэгээ гэрийн нөхцөлд хөлдөөс ногоо 6-аас 12 сар хадгалж болдог бол үйлдвэрийн аргаар хөлдөөс ногоо бол 18 сар хадгалах юм боломжтой байт юм. Илүү удаа байдаг шүү дээ. Тийм одоо тэр дэлгүүрт байгаа тэр ууттай мууттай ногоонууд чинь бол жил 6 сарын дээр хадгалах нь шүү. Тийм байна. Удаан хугацаанд хадгалчтай. Тийм. Тэгээ тэр нөгөө хоолны хаягдл гисэн дээр зүгээр хэлэхэд бид нар ер нь маш их хаягдл гаргадаг юм шиг байлээ л да одооны хүмүүс анзаараад хахад бид нар яг хайж байгаа тэр хоол хүмснийхээ 3-1 нь хаяхаа болоод одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар ашиглаад зарцуулчих юм бол бараг дэлхийн хэмжээнд өсөглөн гэдэг юм ер нь бараг байхгүй болох юм гэсэн шүү. Тэгэхээр бас ласар их хоол хайдаг байгааз. Тийм. Мэдээж нөгөө хүний шунал гэдэг шиг татцсан ч гэсэндээ дахиад л тий авъя идэж гэдэг юм. Тэр мэрийг хүслээл багасгах. Тэгээ дээрэс нь хоолны хаягдлаа английн ялгалах бас айгүй чухал юм шиг юм л. Тижэл болгоод ингээ өчөж шүү дээ тий. Тийм бид нар тэгээд дэлгүүр супермаркет энтерт орохоор ер нь тэгэл анзаараад хахад яг хамгийн гоё өнгөтэй хамгийн одоо алим авлаа гэхэд хамгийн гоё уулааны юм уу те амар гоё өнгөтэйг нь авал жоох ийм тэгэл үлдээ чинь тэгэл бид нар чинь ингээл ахиж үлдээж явсаар байгаа л бодвол хаягдтгэл байлгүйд те цэйнд айгу хөөрхөнстэй л нэг охин намайг хөлдөө төмс гэдэг хөлдөө ногоо ийм ашигтай гэдэг нэвтрүүлэг үзээд ойлгож ав гэсэн байна. Ашигтай. Тэгээ надад энэ төмс гэдэг айгу таалагдаад шүү дээ хөөрх үг шүү дээ. За хадгалах технологи нь өөр байж магадгүй гэсэн байна. Магадгүй. Тэр мэдээж ногоонуудын нөгөө хадгалах хугацаа бол ингээ янз байт юм шүү дээ. Тэрийг мэдэж авах хэрэгтэй юм байна. За тэгээ түгээмэл хөлдөөх боломжтой ногоонуудаа биднээс өөрсдөө мэдээд авчих хэрэгтэй. Одоо нөгөө брокколиг бол тэгээ хөлдөөгөө хадгалчаад айгу зөнгөрөөд юм шүү дээ. Би өөрөө одоо хадгалахтаа бол ингээл зүгээр уудтай оруулаад ингээл тавьчихдаг хөрчөндөө. Тэгээд дараа нь ингээ харахаар би нэг тал малыг хаях ч юм уу те. Тиймэр хүсэл надаас. Ер нь хайдаг те. Тэгэхээр тэгч болохгүй байна. Ер нь цааштай зөв амьдрал гэж би бодож байна. Тэгээ хоол үнстэй цааштай сайн хөлдөө. Сайн хөлдөөгөл явъя ерөөсөө. Тэгээд гэр байшингийн доороо агуулгатай байсан манай хадмынх тэнд бүх ногоогоо дааршлаад хадгалдаг байж үлээ гинэ наран цэцэг магсаар. Тийм дааршлна гэдэг чинь бас нэг гоё арга шүү ер нь те. Тийм шүү дээ. Тийм эхнэр битээр одоо юу ягаал гэдэг яг өгөрцөө жоохон ногоон дарж үзэн тэгэл хитэн варины шил хадгалаа л гэдэг. Тэгэл ахиж нэмэл барины шил цуглуулаа л хэдий. Нас ихоор барины шилийг цуглуулдаг болчихдог. Хизээ дарах юм мэдгүй. Энд намар яг дарыг гэж ярьсан л байгаа. Тэгээд дарж. Манай тэр хадам ихч мэгч нар байдаг байхгүй. Бид нарт ингээд өвөл мөл дарсан өгөрцөг өгдөг амар гоё амттай. Яг ингэж л дарах юм шүү те. Том болоод энэ ихчшгээл болох юм шүү гэж ярьдаг байсан шүү дээ. Манай самаатны сэлэнгэд амьдардаг ах ингээд ирэх болгондоо хайрцагтай юм даршилсан ногоо хүнс юмнууд авчирдаг. Тэр ахыг ихээр нэг юм хүнс ирж байгаа юм шиг ерөөсө хүний биш тэр хүнсийг хараад хайрцан дотор нь хараад энэ ямар амттай байна гэж мэдэж үздэг. Тэгээ удам дэж нас явж байна. Хүнс ногоогоо нэг аятайхан хадгалаа сурчих бас нэмэртэй ах уу. Тийм шүү дээ. Тэгэл ногоогоо хөлдөөгөл маха хөлдөөчгэд бол тэгэл хоол их бол юу юм бэ те. Жилийн дараа би бүр амар хадгалсан дээ. Энийг хардаад байгаа. Бид энэ шиг битүү юм хадгалсан л бол. Тийм хүмүүс чинь юу мотоо нөгөө наалдаг стикертэй цаас маасан дээр ингээ нэрийн бичээд онс сар өдөр өдрөөр бичээл ингээл тавьчихсан юм байлээ. Бүр ингээд зарим нь бол бүр өдрөөр ингээд тэдэн тэтгэхэд идэх мэдэн. Зарим нь бол ингээд бүр хоолны ингээд жоор орцморц гаргачих тийм л шин. Нэгдэхэд тийм хоол, хоёр дахад тийм хоол, гурав дахад ингээд тийм хоол, дөрөв дахад гадуурч гэх тийм үү те. Тав дахад бууз энэ тэр. Манайх гаргаж ирсэн шүү дээ. Тийм үү. Тэгээ тэрийг дагадгүй юм байлээ. Худлаалах. Худлаа яг ингээд тавьчингуудаа. За өнөөдөр юу бүрхэн махтай хоол хийх өдөр юм. Маха хизээ бүр ингээл ингээд хизээ юм аа. За тэр нь ч байхгүй, энэ ч байхгүй нэгэ. Яг нэг ийм меню гаргачлаа гэхэд тэрийг бол сайн уншдаг л
хүмүүс юм шиг байлээ. Зориул Манай гэр бүл бол тийм бэлдэж тавихгүй л худлаа л та. худлаа юм бэл. Одоо харин тэр өөрөө жилснээр нөгөө махнуудаа сайхан янз янзаар авчултээ арай олон төрлийн хоол ихэд бас зүгээр юм байна. Тий. Тэгээ бүр тустай гадуур чинь нөгөө юу яадаг бизнестэй энэ төр октод хөөхнүүд бас байдаг болсон байна нөгөө очиж хүнсийг бэлдэж өгдөг. Ганц бие юмын настаа мастай хүмүүсийг нөгөө тодорхой яг тогтсон үн хөстэй очиод гурил мүлийн бүгдийг нийлдээд мэлдээд ингээ уутлаа савлаа зориултын ууттай очдөг. Тий нэр ингэсэн Монгол. Тэгээд бөөрнгийн мах зах хийгээд ингээд онсоор мартаа ингээд хөлдөөгöd юугаа савлаад уутлаад ингээ бүгдээр юм зиптэй ууттай очдөг. Тэр үнд нь уут мод цаавн бүгд орцсон байдаг. Тэгээд сар марийнх нь хоол хүнс мөсөн бэлддэг тийм бизнес байна. Ямар Сонирхолтой байгааз. тийм байна. Цавгүй мавгүй ажил ихтэй хүмүүс. Би ажлынхаа бус цагаар бас хийчихэр л юм байна. Хийх үү? Хийн штэ. Чадна штэ. За надаас варины шил аваарай, шкаф дүүрэн шил байна гэж сууд ундрах ихч битсэн байна. Манад бас нэлээд шил байгаа. Сэлэнгийнхэн гоё дараад байх шиг байдаг юм да гэсэн. Харин тийм билээ ийм арга техниктэй юм шиг. Сэлэнгийнхэн бол өөрөө ялтч шал. Би одоо ерөн сэлэнгийнхнийг харахаар л хүнснөө гош гараад байна. Айгу энэ баг сэлэнгийн хүнтэй суул амьдрал цэцэглээ босчих юм шиг те. Хавдын хүмүүсийг харахад шууд шив гааж харагдав. Ер нь шуугаар тасрахгүй мэн гэдэг шиг. За худлаа та идэг. Бодоогүй шүү би. Баахан шивга ирсэн байх үү. За тэгээд 10 цаг 54 минут болсон. 9 сарын 17-ны хоол юу лээ? Манай ураач нь хоолны цагаар хорвоотой танилцсан. Би ч одоо хоолнд ороогүй та хэдтэйгээ хамт ногоотой танилцуулаа л гэж байгаа. Тэгээ хоолны цагаар хорвоотой танилцсан ураатай гайхан марихөө нэвтрүүлэг маань өндөрлж байна. Өнөөдрөөс эхлээд тэгээд чанцаа битээр та бүхэнд нэвтрүүлгээ хүргэнэ. Өнөөдрийн нэвтрүүлэг маань хөлдөөс ногоо гэсэн сэдвээр ярилцлаа. Радио 2 дугаар студиэс хөтлөгч Чанцаа, Одгоо, нариулагч Эрдэнэ Мөнхнөр та бүхэн нэвтрүүлгийг хүргэлээ. Хамт байсан сонсогч үзэгчдээ баярлалаа. Баярлалаа.